Сайн байцгаана уу та бүхний өнөөдрийн мэнд хүргэе. Санхүүжилттэй арилжааны ээлжид хичээл маань эхэлж байна. Өнөөдрийн хичээлээрээ хэдүүлээ крипто буужин багаас явуулсан судалгаатай танилцсанаа. Бид энэ санхүүжилттэй арилжааг одоогоос 2 жилийн өмнөөс эхлээд судлаад боломжит платформуудыг нэг үрчлэн тест хийж үзсэн байгаа. Тэгэхээр тэр судалгаагаа та бүхэнд танилцуулъя. За ингээд дэлгэц рүү анхаарлаа хандуулно. За та бүхний харж байгаачлаа энэ манай санхүүжилттэй арилжааны уул байгаа. Өнөөдрийн хичээлээр бид өдгөр алхам болох хувийн арилжааны фирмүүдийн танилцуулга, анхаарах зүйл, онцлог платформуудыг авч үзэх болно. За ингээд бидний судалгаатай танилццгаая. За түрүү хэлсэн одоо 2 жилийн өмнөөс эхлүүлээд крипто буужин багийн техник арилжаа хийдэг залуучууд маань миний бие ахлаад энэ санхүүжилттэй арилжаа гэдэг энэ шинэ концептыг яг одоогоос нэлээд дүүхий байх үеэс нь эхлээд судалсан. Тэгээ энийг олгодог маш олон платформуд байгаа. Тухайн энэ игнэ бүрэн энэ үйлчлэгийг санал болгодог хувийн арилжааны фирмүүд байгаа. Тэгээд энд байгаа дийлэнх хайр нөгөө фирмүүд маань та бидний өмнөх хичээлээр үзсэн хувийн арилжааны фирмүүд дундаа онлайн цахимаар энэ үйлчлэгийг санал болгодог фирмүүд байгаа. Зарим нь бол давхар нэмэлтээр хосломор хайбрид тэгээд дээрэс нь классик буюу уламжлалт аргаар талаараа явдаг. За эхнээс нь танилцуулъя. За ер нь бол бид нэг хэд хэдэн зүйлүүдийг авч үзнэ. Эхний ээлжинд бол багнууд байгаа. За evaluation period буюу хэрэг хугацааны туршид бид нэр шалгах вэ. Тэгээ арилжааны данссны хэмжээ account size байгаа, leverage буюу хөшүүрэг байгаа, account grower буюу дансаа нэмэгдүүлэх өсөх боломж байгаа, pairs буюу хослолууд байгаа, brokers буюу энэ үйлчлэгийг санал болгож байгаа market maker-уудын санал болгож байгаа брокерууд гэх юм байна те. Платформ буюу ямар платформ дээр арилжаа хийх боломжийг олгодог вэ? EA bot гэхээр автомат бот ашиглах боломжтой хэсэг, copy гэхээр одоо арилжаагаа хуулж тавих боломжтой хэсэг, profit босгох те энэ би энэ босгох гэж бичиж. Энэ дээрээ босгох нь байгаа юу? Тэгээ minimum trading days хамгийн бага хэдүүдэд арилжах шаардлагатай, time to target гэдэг тэгээ одоо анхаарах хэрэгтэй цаг хугацаа тий, max trade drawdown гэдэг хамгийн багадаа хэдэн нэтөвөөс дээш доош орж болох вэ, max account drawdown гэдэг дансны хэдэн хэмжээг нийлбэр дүнгээр доош оруулж болох вэ, consistency rules гэдэг одоо энэ хэрэг тууштай байх талаар дөрмүүд бас зарим дээр нь байдаг гэсэн. Одоо дийлэнх нь бас багассан. Overnight positions гэдэг шөнө нөгөө арилжаагаа барьж хонох боломжтой хэсэг. Weekend positions гэдэг амралтын өдрүүдээр арилжаагаа нээлттэй байх боломжтой хэсэг. Trade during the news буюу яг нөгөө голлох мэдээтэй үеэр арилжаа нээлттэй байж болох хэсэг, арилжаа нээж болох хэсэг. Position hedging буюу арилжаагаа эсрэг давхар нөгөө эртлээс хамгаалах үүднээс эсрэг позиц авч болох хэсэг, profit split буюу ашигын хуваарлалт, withdrawal буюу данс одоо ашгаа хизээ татах боломжтой вэ, initial fee эхэлж ороход одоо шалгалтыг хөлсөн ямар байна вэ, refundable initial fee гэдэг энэ мөнгө буцааж олох боломжтой юу, subscription гэдэг сар төлөх боломжтой юу, vacations permit гэдэг энэ нөгөө амралт авах боломжтой юу, discount хийх боломжтой юу, Trustpilot score гэдэг энэ Trustpilot гэдэг одоо манайхаар бол review тий хэрэглэгчдийн сэтгэл дээр зэрэгдлүүд хэр өндөр байгаа гэдэг Америкийн нэгдсэн улс нэлээд хамгийн зөвшөөрөгдсөн Trustpilot гэдэг үнэлгээг оруулж өгсөн байгаа. Тэгээ YouTube review, spreadsheet гэсэн юмнуудыг оруулж өгсөн байгаа. За хэдий төвхтэй ээж болох ч гэсэн одоо хэдүүлээ эхнээс нэг үрчлэн яриад явах учраас санаа битгий зовоорой. За эхний хэсгийг нь би ингээ орхиж байна. Энэ бүр нэг арчсан 3 layer'тэй болохоор найрлагдсан. Энд ингээд City Traders Emporium, Fiverr's aggressive mode нь байна. FTMO aggressive, BioTrade, Enfold, Prop Trading, Trader Central, Funding Talent Challenge, MyForex Funds, Rapid, MyFXC, BTFX, Fidelcrest, Lux Trading, VFund Traders, Traders for Traders гэх мэтлэн ийм олон фирмүүд байгаа. За тэгээд нэг болгоноор нь та бүхэн танилцуулаад явнаа. За энэ судалгааг одоогоос нэг 2 жилийн өмнөөс баагаар хөтлөөд явсан. Тэгээд энийг сургалтайгаа холбоотойгоор нэмж чамбааруулад бид яг өнөөдрийн байдлаар
мэдээллүүд нь анх оруулсан мэдээллүүд нь бас зарим нь нөгөө энэ зах зээл маань хурдтай өөрчлөгдөж байгаа учраас нэлээд өөрчлөгдсөн байсан. Тэм учраас энийг засаж сайжруулад оруулсан байгаа. Яг түрүүний мэдээллийг нь бид нар ингээд ногоон улаан шараар нь ангилаад дээрэс нь яг өнөөдрийн одоо таны сургалтыг үзэж байгаа хугацаанаас нэх олгүйгээр бид нар засаа сайжруулсан байгаа. За нэгт нь evaluation period гэдэг. Энэ нь бол City Traders Emporium, Fiverr, Temu гэх юм арилжааны фирмүүд хвчлэн бол 6 сар, 180 хоног, 60 хоног, 60 хоног тий. Энэ BioTrade гэдэг нь бол асгцсан ерөнхийдөө болцсон байна гэсэн үг. Одоо нэг бол дампуурсан, эсвэл одоо зөвшөөрлөгөө учраас ингээ болсон. Одоо N4 гэдэг уг нь бол айгу сурагтай фирм. За дараад үзье л да. Энд дээр юу болцсон байна гэхээр maintenance updating эднэр одоо нөгөө програм хангамжаа шинчилж гин юм байна. Одоо 3 хоногийн дараагаар бас эргээд орох боломжтой гэсэн байна. Юу болох нь харъя. За энэ prop trading, the many complaints гэдэг ерөнхийдөө гомдлогтой байна гэдээ бичсэн байна. Тэгээд бид нар нөгөө Америк дахь залуучуудтайгаа одоо учраас дийлэнх мэдээлүүд нь англи хэл дээр байгааг болохоор тэгээд энийг нөгөө өөрсөндөө бас хэлбэраар илүү ойлгомжтой авах үүднээс шууд англиар нэг оруулсан. Тэгээд зарим нь бол вебсайтаас нь шууд копи хийгээд авчиж байгаа учраас энэнгээрээ байгаа. Тэгтээ санаа зовлтгүй би бүгдөө энийг хүчин тайлбарлаад явнаа. За хамгийн энгийндээ бол энэ дээр тухайн фирмүүдийн нэрүүд нь тэгээ шууд нэвтрээ орох линкийг нь тусгаад өгсөн. Энэ доор нь болохоор стандарт, агрессив гэдэг тухайн нөгөө фирмүүд маань өөрсдөө ганц бүтээгдэхүүнгөө ороод үзэх юм бол бас яг энэ нөгөө санхүүжилтийн арилжааны хэд хэдэн бүтээгдэхүүнийг санал болгодог. Тэгээд тэр багцуудыг нь одоо нэг үржилэн танилцуулсан байна гэсэн үг. Энэ Fiverr-ийн одоо стандартыг нь aggressive буюу илүү одоо хурдтай, илүү хурц тэр нөхцөл байна. Тэгээд FTMO-гийн challenge, FTMO стандарт challenge, aggressive challenge гэх мэтлэн ингээд танилцуулсан байгаа. За нэгд нь бол хамгийн нэгдүгээр энэ evaluation period буюу яг хэдийн хугацааны дараагаар бид нарыг жинхэнэ одоо мөнгөөр гэх юм уу эсвэл ашиг хүртэх боломжтой мөнгөөр арилжаа хийх хугацаа юм бэ гэдгийг харж байгаа. За нэгд нь бол City Traders дээр бол 6 сар хамгийн багадаа 30 арилжааны өдөр байх хэрэгтэй. Тэгээд 7% ашиг хийх хэрэгтэй. 50%-ийнхаа шэрийг хуваана. Тэгээд ерөнхийдөө лот нь 1/5 байх хэвээр байна. 5/1 байх хэвээр байна. Тэгээд 4 хүрсэн байх хэвээр байна гэх мэтлэн иймэрхүү шалгуурууд байна. Fiverr дээр бол харьцангуйгаагүй. Fiverr бас нэрээ сүүл шинжлэгдсэн. Одоо та хэдэн дээр яах юм бол энэ нөгөө стандарт юуг нь ясан байна. Fiverr дээр бол дахиад нэг шинэ багц гарцсан. Энэ болохоор instant funding гэдэг. Энэ дээр бол шууд нөгөө эхний өдрөөсөө эхлээд арилжаад явах боломжтой. Гэхдээ бас энэ дээр бас нөгөө catch буюу бас болгоомжтой анхаарах хэрэгтэй юмнууд бол байгаа. Жишээ нь profit target 6% буюу одоо за энийг ингээд энгийнээр тайлбарлах юм бол $235 төлөөд та шууд $6,000 санхүүжилт авна. $6,000 танд одоо жинхэнэ данс өгнө гэсэн үг биш. Демо аккаунттай холбоотой данс өгч нь та тэр дансаараа хэрвээ low risk энгийн мод дээр нь явах юм бол 6% ашиг хийх ёстой. Нэг үгээр бол $6,000-ийнхаа 6% болох $375 хийн. Тэгээд энэ зураа тэгээд энэ 6% хийчих юм бол таны дансыг чинь 4 үржүүлээд буюу $24,000 болгож өсгөж өгнө. Гэхдээ 6% хийх явцдаа та нэг харьцах нь 10 leverage-тэй буюу хөшүүрэг 10-ыг ашиглаж одоо арилжаа нээх болгон чинь нэлээд бага хөшүүрэгтэйгээр арилжаа хийх нь байна. Тэгээд stop loss required дээдлэн дансныгаа 2%-тай дэнцгүүц stop loss тавих шаардлагатай буюу одоо дээдлэлт нь нэг харьцах нэлээд одоо дансныхаа 1%-аар 2%-аар л арилжаа хийх шаардлагатай гэсэн үг. Тэгээд дээдлэлтэй 180 өдрийн хугацаанд энэ хийх боломжтой. Тэгэхээр харьцангуй нэлээд 50 арилжаа хийж болох нь байна. Тэгээ ашигынхаа 50%-ийг буюу одоо $6,000 та $24,000 урьдж олно. Гэхдээ тэр хугацаанд хийсэн ашигынхаа 50%-ийг та авна. За guaranteed funding буюу энэ байдлаар ингээд багаар өссөөр дээдлэн $4 сая хүртэл өсөх боломжтой. За ингээд сонсогдохоор бол нэлээд гайхшил төрүүлж магадгүй. Гэхдээ growth agenda гэдэг юм бол энд нь тайлбарснаар 10% ашиг хийх, profit aggressive дээр бол 25% ашиг хийх замаар ингээ мөнгө авах хугацаанд ингээ баагаар өсгөх юм бол тэр болгонд ингээ үржүүлээд яваад байна. Энэ өмнөх хичээл дээр та бүхэн танилцуулсан шиг энэ тухайн платформуд нь өөрсдөө нөгөө
ашиг бас бид нартэй ижлэх нэг чигт харж байгаа буюу адилхан ашиг хийх зорилготой байгаа учраас өмнөөс нь одоо хамтраад ингээ ашиг хийж чадж байгаа хүмүүсийнхаагаа дэмжиж дансыг нэмэгдүүлэх сонирхолтой байдгаа гэдэг нь бол эндээс харагдж байгаа хаа. За мэдээж одоо ингээд сонгоход all programs за low risk гэдэг байдлаар ингээ харж бол та илүү ойлгомжтой байх. Дийлэнхтэй бол яг aggressive low risk гэдэг ингээ ангилсан байгаа. Aggressive нь бол за би ерөөс уучраа мэдж байна. Би арга барилаа олцсон. Алин мөнгө өгөх би тэг өөрийнхоороо нэлээд эрсдлээ ч гэсэн би өөрийнхоороо хангалттай ашиг хийчнэ гэсэн нөхдүүд шууд энэнгээр явчих бол aggressive-аар явчих болно гэсэн үг. Гэхдээ анхаарах юм нь эхний ээлжинд бол энэ low risk байдлаар ингээд явбал зүгээр байдаг шүү. Ягаад тэгэхээр aggressive бол бас нэлээд яг явцын донд ороод эхлэхэд бол нэлээд хатуу болцдог. Тэгээ олгож байгаа боломжууд нь нөгөө stop loss нь л арай жоохон өндөр байдаг да. Тэгээд арай илүү урт хугацаанд байх магадaltaй. Stop loss тавих шаардлагагүй, нэг харьцаг нь 30 гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар арай боломжууд нь их байдаг. Гэтэ яг эрслээ зөв менеж хийгээд явдаг хүнд бол low risk буюу бага эрсдэл хүлээх байдалтай энэ байдлаар ингээд явчих юм бол дийлэнхтэй хэлж маань өөрөө шаардлага илүү хурдан авах боломжтой. Та бүхэн харж байгаа бол энэ 6% ихтэй агрессив дээр яг 2 дахь хийх буюу 12%. Та тэгэхээр одоо шаардлагагүй, зарим тохиолдолд шаардлагагүй эрсдэл хүлээхгүйгээр шууд low risk модорнд авах боломжтой. За City Trader гэдэг за энэ дээр нас би яг шууд тухайн сайт руу ороод явчих болсон. Тэгээд за энд нь гол мэдээллүүдийн та бүхэн харах юм бол за нэг харьцан 100 тунд ажгүй. Ер нь бол нэг харьцан 100 бол яг стандарт хөшөөрөг байдаг. Тэгэхээр энэ нэг харьцан 100 дээшлэх тусмаа бол ер нь илүү скалп, илүү тийм ахлан суралцагч нарт одоо зориулсан гэх юм уу те ер нь бол нэлээд өндөр эрсдэлтэй байдаг шүү. Хоёр талтай энэ хөшөөрөг өндөр байх нь нэг талаар одоо бидний нөгөө нэг жарилцаанд оролцоонд оруулах эрсдлийн маань ингээ багасгаж байгаа юм шиг боловч нөгөө талтай бол тэр чинээгээрээ би ингээд хоёр талтаас хил юм шиг ингээд ашиг олж болох ч гэсэн нөгөө талтай бол эрсдэл нь өндөр байдаг аа. Тэгэхээр энэ тал дээр бол нэг харьцан 100 бол стандарт болцсон. Зарим нөгөө одоо XM өөр бусад одоо Европын одоо бүсээс жоохон гадуурх Европын орнуудад гэхдээ ордог одоо Серб ч гэдэм үү өөр бусад орнд байгаа зарим одоо биржүүд брокерууд бол нэг харьцан 888,000 2000 ч гэсэн олгож исэн тохиолдлууд байгаа. Тэгэхээр энэ leverage дээр бол нэг айхтар өндрийг бол зориод хэрэггүй шүү. За account grower те аккаунта хэрхэн одоо өсөх боломж вэ гэдэг дээр бол хэрвээ дансныхаа 12.5% ашиг хийх юм бол данстай нь 2 дахин өснө. Тэгээд дээд хамгийн дээд талд $2 сая хүртэл өсөх боломжтой. За тэгээд дийлэнхтэй бол forex тэгээ алт тэгээ бусад indices харилцах боломжтой юм байна. Тэгээ брокерийн хувьд бол энэ брокер нь бас маш чухал. Одоо интернетийн global гэдэг брокер байна. Ер нь бол энэ брокерууд нь яг цаанаа санд болгож байгаа хослолууд нь яг ямар байна. Тэгээд байнга идэвхтэй байна уу? Тэгээд маркет мейкинг үйл сайн хийж чадж гэнэ үү гэдгээс нь хамаарат зарим хослолууд нь идэвхтэй идэхгүй байх талдаа нөгөө талд нь бол шимтгэлүүд нь айгүй хамаардаг. $9 round trip гэдэг бол бас нэлээд жоохон үнэтэй талдаа орно. Яг дундаж гэхдээ энэс хямдхнууд бол зөндөө байдаг учраас анхаарах хэрэгтэй. Одоо жишээ нь FTMO дээр бол энэ өөрсдийн брокерээр яваад тэгээд дээрээс нь round trip нь бол одоо нэг $4 молортой байх жишээний. За платформ бол MT4 гэдэг бол яг ер нь стандарт. Гэхдээ болов MT5 тэгээд цаашлаад C-Trader санал болгочихвол бас шинээр сурталж байгаа болоод нөгөө одоо энэ аль нэг платформ дээр төлөхөө сурцсан хүмүүсийн хувьд бол амар байдаг. Манайхны хувьд бол MetaTrader 5 дээр илүү төлөхөө сурсан байгаа болов гэж бодож байна. За тэгээ бот ашиглах боломжтой гэдэг нь бол маш сайн хэрэг. Ер нь бол цаашлаад бас зарим төрлийн ботуудаар ингээд анализ хийгээд жижиг арилжаа нээж явдаг байвал явцдаа бас амар байдаг. Тэгээд copier буюу арилж байгаа copy хийх боломжтой байна гэдэг нь өөрөө айгүй сайн хэрэг. Хослуулаад ашиглах боломжтой. За энийг бол дараагаар нэлээд тухтай ярилцж учраас энийг та бүхэн дэлгэрэнгүй ярих болно. За тэгээд 7 хоногоор overnight position эднэр бол маш сайн хэрэг. Арилж байгаа нөгөө шөнө нээлттэй хонуулах 7 хоногийн амралтын өдрүүдээр байрж үлдэх боломж гэдэг нь сайн. Одоо зарим тохиолдолд нөө буюу FTMO дээр бол үгүй байгаа. Энэ учир нь юу вэ гэхээр нөгөө одоо томоохон хөдөлгөөнүүд бас энэ зах зээл маань хэдий одоо forex дээр бол хослууд хэдий хаалтаа боловч арилжаа нэгдэхээс өмнөх өдрүүдэд болоод тухайн амралтын өдрүүдээр бас томоохон мэдээнүүд гарах боломжтой байдаг учраас ханшийн хөдөлгөөн бол огцом савлаад гинт нөгөө хүмүүсийг алдагдлалд оруулах боломжтой байдаг. Тэр үднээсээ бол зарим брокерууд, зарим энэ хувийн арилжааны фирмүүд бол
амралтын өдрүүдээр арилжаа ихийг хоригдсан байдаг. Энийг сайн харах хэрэгтэй. За ерөнхий profit split ашигынхаа хуваалтыг бас харах хэрэгтэй. Зарим нь бол 50-50, 60-40, 50-50 ингээд яасан баг 70-30, 70-30 гээд ингээд 50 гэдгсэн байна. FTMO дээр бол яасан энэ нэлээд уяатай болсон, 80-20 болсон. Тэгээд дээрэс нь юугаа цаашлаад дансаа нэмгэн өсөх growing plan дээр орохоор бол 70-30 гээд явсан байгаа. За тэгээд та бүхэнд ерөнхийд нь энэ хичээлээ танилцууллаа. Дараагийн хичээлээр бас яг энэ чартн дээр хэдүүлээ бусад фирмуудыг нь илүү дэлгэрэнгүй авч үзцгээе. Баярлалаа.